За цахилгаан хэлхээтэй холбоотой хамгийн сонгодог түгээмэл хуулиудын нэг бол Киркхоффийн хуулиуд. Киркхоффийн хоёр хууль бий. Эхнийх нь 1-р хууль, хоёр дахь нь 2-р хууль буюу за цэник хадгалагдах хууль, за нөгөөх нь бол хүчтэлтэй холбоотой ийм хуулиуд байгаа. Хэлхээний салаалсан цэг бүрт гүйдлийн хүчний айлгебр нийлбэр тэгтээ тэнцүү байна. Салаалсан цэгт ирж байгаа гүйдлийг эерэг, гарч байгаа гүйдлийг сөрөг гэж үздэг. Иймээс Киркхоффийн 1-р хууль бол цэник хадгалагдах хуулийн нэгэн илрэл мөн гэж 1-р хууль дээр хэлсэн байна. Харин 2-р хууль дээр юу гэж хэлсэн байна вэ гэвэл хэлхээний битүүрсэн хэсэг бүрт хүчтлийн уналтуудын нийлбэр цахилгаан хөдөлгөж хүчний нийлбэртэй тэнцүү байна гэсэн байна. За багш нь ингээд уншаад өгөхөөр бас ойлгох хүн байна, ойлгохгүй бас сурагч байгаа. Гэхдээ энэ дээр багш нь тайлбарлаад өгье. За 1-р хуулийг ойлгохын тулд энэ зангилаа бүхий. За энийг О зангилаа гэчээ. Энэ нэг ийм зангилаанаас дөрөв тишээ салаалаад явсан хэсэг байгаа гэж бодъё бүгдээрээ. Зангилаа руу орж ирж байгаа гүйдлийн хүч нь зангилаанаас гарч ирж байгаа нийт гүйдлийн хүчтэйгээ тэнцүү байх ёстой. За зангилаа руу хэн очиж байна вэ гэхээр энэ I1 гүйдэл зангилаанаас гараа явж байгаа I2, I3, I4 алслагдаад холдоод явж байна. Эндээс зангилаанаас гарч явж гин гэж ойлгож болно. Тийм учраас хэвлээ юу гэж ойлгох вэ гэвэл үндсэндээ орж ирж байгаа I1 гүйдлийн хүч нь гарч явж байгаа гүйдлийнхаа хүчнийхээ нийлбэртэй тэнцүү буюу I3 4 зэргийн нийлбэртэй тэнцүү байх нэ. За энэ бол ойлгоход хэлбэр байсан байх гэж найдаж байна. Харин 2-р хуулийг ойлгохын тулд энэ битүү хэлхээ бүгдээр авч үзье. Энэ битүү хэлхэн дээр нэг цэг авъя. За тэр цэг маань энэ доотлын К цэг баг. К цэг. К цэгээс ахуулаад хэвлээ энэ битүү хэлхэн дээр нэг бүтэн тойроод буцаад К цэг дээр ирье. Окей. За энэ дээр нэг хоёр чиглэл ярина шүү хэвлээ. Хоёр чиглэл ярина. Эхний чиглэл юу вэ гэхээр 1-р чиглэл гүйдлийн хүчний чиглэл I-ийн чиглэл гэчээ. Гүйдлийн хүчний чиглэлийг бүгдээрээ энэ битүү хэлхэн дээр харъя. I1 гүйдлийн хүч маань цагийн зүүнний дагуу явж байна. I2 цагийн зүүнний дагуу. Харин тэр доороос I3 буюу цагийн зүүнний эсрэг явж байгаа нэг юм гүйдлийн хүч байна. Эдгээрийн чиглэл нь миний 1-р чиглэл. Энийг мартаж болохгүй. За 2-р чиглэл маань юу вэ гэвэл 2-р чиглэл чи тухайн К цэгээс ахуулаад аль чиглэлд нэг бүтэн тойроод ирэх юм. За тэрийг одоо өөрөөр хэлбэл миний чиглэл гэж. Миний чиглэл. За миний тойрох чиглэл. Хаанаас ахуулаад Х хүртэл, К-гаас ахуулаад К хүртэл ингээд цагийн зүүнний дагуу яваад К дээр буцаад ирж болж чинь К-гаас ахуулаад эсвэл цагийн зүүнний эсрэг яг ингэж яваад буцаад К дээр ирж болох ийм хоёр нөхцөл байгаа. Тэгэхээр энэ чиглэл, энэ дотор нь зураад байгаа чиглэл бол миний чиглэл, энэ гүйдлийн хүчний угаасаа энэ харуулсан байгаа чиглэл нь гүйдлийн хүчний чиглэл юм а гэд бодчих бүгдээрээ. За би одоо К-гаас гараад тухайлбал цагийн зүүнний эсрэг яваад өөрөөр хэлбэл ингэж явна гэсэн. К-гаас гараад ингэж яваад энэ дэш яваад зүүн гар дэш яваад доош яваад буцаад би К дээр ирнэ. Ингээд потенциалын ялгуур тэг байх ёстой. Ягаад тэгэхээр К цэгийн потенциалаас К цэгийн потенциалыг хасахаар тэг болно. Өөрөөр хэлбэл нэг цэгээс ахуулаад нэг бүтэн тойроод тухайн цэг дээр ирэхэд потенциалуудын нийлбэр тэг байх нэ, хүчлүүдийн нийлбэр гэж бүгдээр ойлгоё. За К-гаас гараад би цагийн зүүнний ингээд эсрэг явж байлаа. Надтай анх таарлцсан элемент энд байгаа цахилгаан хөдөлгөгч хүч. За тэгээд би хасгаас нь нэмэх рүү өөрөөр хэлбэл эндээс гараад хасах дээр ирээд хасгаас нь нэмэх рүү явж байгаа учраас нэмэх тэмдэгтээ авна. Өөрөөр хэлбэл хүчтэл xg на гэж ярьдаг энэ дээр. За тэгээд энийг яаж бичих вэ гэвэл нэмэх epsilon 2 гэдэг ингээд бичээд тавьчихна. За энийг бичсэн. Эндээс нь хүртэл. Одоо би эндээс нь хүртэл явъя. Эндээс нь хүртэл явхад надад энэ эсэргүүцэл таарлцсан. Эсэргүүцэл дээр ямар гүйдэл гүйж байгаа вэ гэхээр x дэшегээ I3 гүйдэл гүйж байгаа. I3 гүйдэл R3 эсэргүүцэл дээр гүйж байгаа. Одоо нэг зүйлийг би анхааруулъя та бүхэнд. Хэрвээ миний чиглэл I-ийн чиглэлтэй ингээд давхцаж явах юм бол хоёр чиглэл хоёулаа давхцаж байх юм бол энд би хасах тэмдэг тавих үүрэгтэй шүү. За яг эсрэг ярэ. Нэг арай өөр өнгөрөөе. Миний чиглэл гүйдлийн хүчний чиглэлтэй эсрэг байх юм бол энд бид нэмэх тэмдэг тавина шүү. Эсрэг байх юм бол нэмэх, ижил байх юм бол хасах. За би дээшээ явж исэн. Би ингээд дээш аялаа явж исэн. Гэтэл гүйдлийн хүч маань ч гэсэн дээшээ явж байна. Тийм учраас бид хоёрын чиглэл давхцаж байна. Давхцаж байх юм бол хасах тэмдэг тавья гэсэн. За энийг ингээд өнгөрчлөө. За би энд ирээд эндээсээ буцаад ингээд ийшээ зүүн гар тийшээ явхад энд нэг юм элемент харж байна. Тэр элемент маань хэлхээний R2 гэдэг элемент
үржих нь I2. За би зүүн гар тийш яваад байгаа. И шиг яваад байгаа гэсэн үг. Гэтэл энэ I2 маань намайг сүрж иж байгаа. Бид хоёрын чиглэл эсрэг. Тийм учраас нэмэх тэмдэг 50 энэ дээр. За энийг нэг жоохон иш нүүлгчээ. Харагдахгүй ч юуны магад. За би энэ дээр ирсэн. Энэ дээрээс би доошоо явж байна. Хоёр элемент таарна. Эхлээд энэ таарна, дараа нь энэ таарна. За энэ элемент аваад үзчихье. Би энэ тухайн цахилгаан хөдөлгөж хүчнээ эерэг туйлаас нь сөрөг туйл руу н очиж байгаа. Сөрөг туйл руу тэмүүлж очиж байгаа буюу хүчтлийн одоо энд уналт бий болж байгаа учраас хасах тэмдэгтэй авна. За тэр очиж байгаа тэмдэгээ л авна гэж бодож. Эргээс гараад би сөрөг дээр очиж байгаа учраас хүчтлийн уналт буюу хасах эпсилон 1 гэж бичих нь байна. Ингээд би цаашаа аялла үргэлжлүүлэхэд энэ доор нэг элемент байна. Тэр маань ямар элемент вэ гэвэл R1 элемент байна. Түүн дээгүр I1 гүйдэл гүйж байгаа. Би доошоо явж чинь К дээр очих гээд байна. I1 маань намайг сөрөөд дээш явж байна. Бид хоёрын чиглэл эсрэг байгаа учраас нэмэх тэнцүү тэг гэж авнаа. За энийг дахин та бүхэн зогсоогоод видеого өөрсдөө бичих гээд үзээрэй. Давхцаж байх юм бол гүйдлийн хүчтэй давхцаж байх юм бол сөрөг гүйдлийн хүчний эсрэг бий явж явах юм бол нэмэх тэмдэгтэй авна. Харин ямар нэгэн батарей тарах юм бол чи альнаас нь гараад хаана нь очиж байгаа юм те. Дараагийнх нь тэмдэг нь аль нь байх вэ? Тэр тэмдгээр нь авна. Эргээс сөрөг рүү очиж явах юм бол хүчтлийн уналт гэж сөрөг тэмдэг тавих нь байна. За яг эсрэг тохиолдолд эрэг тэмдэг тавих нь байна. За энэ ингэж бичээд тэгтээ тэнцвүүлэх нь Киркхоффийн 2 дугаар дүрм шүү. Энэ 2 дүрмийг ашиглаад бүгдээрээ ямар нэгэн хэлхийг бодож болно цахилгаан хэлхийг. За тэгвэл энэ жишээ 18-ыг бодцгоё. Зураг 12-ын 35 таруулсан хэлхээгээр гүүх I1, I2 ба I3 гүйдлийн хүчнүүдийг тодорхойл дотоод эсрэг үүслийг эс тооцоорой гэсэн байна. За би энэ дээр аль хэдийн өөрийнхөө чиглэлийг тодорхойлоод тавьчихсан байна. Нэгдүгээр одоо дээд талын битүү хэлхэн дээр цагийн зүүнний дагуу яваад аль нэгэн цэг дээр очие гэсэн байна. За ямар нэгэн цэг авч болно бүгдээрээ. Хоёрдугаар битүү хэлхэн дээр энэ доотлын битүү хэлхэн дээр мөн цагийн зүүнний эсрэг яваад би буцаад тэр цэг дээр очиё гэсэн байна. За энэ дээр би К цэгийг сонгож авсан байна. К цэгээс гараад зөвхөн энэ дээр одоо анхаарлаа хандуулна шүү. Зөвхөн энэ дээд талын битүү хэлхэн дээр бүгдээрээ анхаарлаа хандуулъя. За тэгээ гүйдлүүдийг нь анханаас нь цаанаас өгсөн байна. Энэ нэг гүйдэл байна, энэ нэг гүйдэл байна, энэ нэг гүйдэл байна. Тэрийг бүгдээрээ сайн анхаараа. За ингээ бодоод үзье бүгдээрээ. За нэгдүгээр битүү хэлхэн дээр нэг битүү хэлхэнд дээд талынхт нь гэсэн үг. За тэн дээр юу бичих вэ? Тэн дээр бүгдээрээ нэг ийм юм бичиж болж байна. Эхлээд Киркхоффийн нэгдүгээр хуулийг ашиглая. Үндсэндээ юу болж байгаа гэхээр I2 гүйж ирээд энэ К дээр очиод дээрээс I1-ыг хүлээн. I1 гүйж ирээд К дээр очиод энэ хоёр нийлээд И шиг явж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл I3 гэдэг бол I1 болон I2-ийн нийлбэр юм аа. За энийг ингээд хамгийн түрүүний нэгдүгээр тэгштгэл болгоод тавьчих. За одоо хэлхэн дээр бүгдээрээ Киркхоффийн 2 дугаар хуулийг ашиглая. Хаанаас эхлэх вэ гэхээр дахиад К-гаас эхлээд нэгдүгээр хэлхэн дээр цагийн зүүнний дагуу явъя. Ингэж явна гэсэн үг. К цэгээс ахуулаад нэгдүгээр хэлхэн дээр ингэж яваад буцаад К дээр ирнэ гэсэн үг. За К-гаас ахуулаад ингэ явж итэл хамгийн анх таарлцсан элемент маань эпсилон 2 цахилгаан хөдөлгөгч хүч байна. За би хасгаас нь гараад эерэг дээр очиж байгаа буюу энд хүчтлийн нэмэгдэл явж байгаа тийм ээ. Хүчтэл нэмэгдэж байгаа учраас эпсилон 2 гин. Ингээд дээшгээ явъя. За эндээс дахиад энд хасах, энд нэмэх байгаа. Дахиад нэмэх эпсилон 1. За одоо яах вэ гэхээр энэ дээр очино. Энэ дээр гүйж байгаа гүйдэл нь үндсэндээ I1 гүйдэл гүйж байгаа. Би баруун гар тийш явж байна. I1 ч гэсэн баруун гар тийш явж байна. Бит хоёрын чиглэл давхцаж байгаа учраас хасах I1-ийг үржих нь R1 гэж тавьчих. Ингэж яваад эндээс яваад буцаад К цэг дээр ирсэн учраас хэдтэй тэнцвүүлэх үү? Тэгтээ тэнцвүүлнэ. Энэ маань минь тэгштгэл номер 2 болно. Тэгштгэл номер 2. За 2 дугаар битүү хэлхэнд бүгдээрээ дахиад бичиж 2 дугаар битүү хэлхэнд яах вэ гэвэл К цэгээс ахуулаад бүгдээрээ цагийн зүүнний эсрэг явах нэ. За энэ цагийн зүүнний эсрэг байна те. За тэгэхээр ингэж явна. Ингэж яваад ингээд ирэхэд 0-той тэнцэж байгаа. Учиртай. 2 битүү хэлхэнд гээ. 1 2 гэ ром тоогоор бичсэн байгааг та бүхэн харж байгаа байх. За энийг ингээд доогоор нь ингээд зурчул яач болж байна.
Хоёрдугаар битүү хэлхэн дээр К-гаас ахуулаад ийшээгээ явна бүгдээрээ. За хамгийн анх таарсан байна энэ элемент учраас нэмэх эпсилон 2. За тэгээд хаашаа явах вэхээр доошоо явна. За одоо энэ таарсан надад. Энэ дээр гүйж байгаа гүйдэл хаашаа чиглэлтэй байна уу гэвэл ийшээгээ чиглэлтэй байгаа. Би баруун гар тийшээгээ явж байгаа. Энэ ч гэсэн баруун гар тийшээ бит хоёрын гүйдлийн чиглэл гүйдэл болон миний чиглэл давхцаад байгаа учраас хасах тэмдэг тавьж өгөөд R2-ыг үржих нь I2 гэж бичнэ. За дараагийн элемент маань энэ элемент байна. Хасахаас нь би нэмэхтээр нь очиж байгаа. Хүчтлийн нэмэгдэл явж байна. Тийм учраас энэ дээр хүчтэл ихссэн тул эпсилон 3 гэж тавиад буцаад би К цаг дээр ирж байгаа. Энэ дээрээсээ яваад ямар нэг элементийн завсар байхгүй учраас тэнцүү тэг харин энэ маань миний хэддүгээр тэгштгэл болж таарах вэ? 3 дугаар тэгштгэл болж таарна. 1 2 3. Энэ 3 тэгштгэл дээрээсээ хэдүүлээ орлуулахыг нь орлуулад юу болох вэ? Гүйдлийн хүчнүүдэд тодорхойлох нь байна. За би ингэж бодож байна. Би 2 дугаар тэгштгэл дээрээс орлуулга хий гэж бодож байна. 2 дугаар тэгштгэл дээрээс үргэлжлүүлээд эпсилон 2 12 вольт. За нэмэх нь эпсилон 1 24 вольт. Хасах нь I1 мэдэгдэхгүй байгаа. Үржих нь 3. Тэнцүү тэг. Энэ дээрээс бодож болох 36 тэнцүү 3 I1 тэнцүү 12 ампер байх нэ. За энэ I1-ийг олчлоо. Энд 12 ампер гүйжиж. 3 дугаар тэгштгэл дээрээс үргэлжлүүлье бүгдээрээ. 3 дугаар тэгштгэл эпсилон 2 тэр маань 12 хасах нь R2 чинь 14 ом I2 мэдэгдэхгүй байгаа үржих нь нэмэх нь эпсилон 3 16 вольт тэнцүү тэг 14 I2 тэнцүү 12 дээр 16-ыг нэмэхээр 28. Ингээд I2 гэдэг бол 2 ампер байсан байх нэ. Нэгдүгээр тэгштэглийг ашиглаад олвол I3 гэдэг нь I1 дээр нэмэх нь I2, 12 дээр нэмэх нь 2 буюу 14 ампер тэр голын хэсгээр гүйжсэн байх нэ. За, ингэж боддог. Тийм учраас та бүхэн хэрвээ ойлгоогүй бол тухайн видеог дахин үзээд энэ хэсгийг ойлгохыг хичээгээрэй. Энэ бол сонгодог бодлогуудын нэг байгаа шүү. За, үргэлжлүүлээд цахилгаан энергийн тухай бүгдээрээ ярилцъя. Цахилгаан энерги Т хугацаанд гүйдлийн улмаас ялгарах цахилгаан энергийг бид нар хэрхэн яаж олдог вэ гэхээр W тэнцүү V хүчтлийг гүйдлийн хүчээр үржүүлээд хугацаагаар үржүүлж олдог байх нэ. За энэ дээр нэг хэд хэдэн ялгах ёстой нэг хэд хэдэн тэгшгэлүүд байна. Тэдгээр нь юу вэ гэвэл дамжуулагчдаар ялгарах цахилгаан энерги маань ийм байдаг. За өөрөөр хэлбэл би нэг дамжуулагчдын дээр та бүхэнд эсэргүүцлээр нь илэрхийлээ зураад үгүй. За энэ бол нэг төрлийн дамжуулагч. Гэхдээ түүнийг эсэргүүцлээр нь илэрхийлжээ. Ингээд R эсэргүүцэлтэй. Түүгээр гүйж байгаа гүйдлийн хүчийг I гээ цөмөрөө. Ингээд I гээ. За энэ тохиолдолд яах вэ гэхээр өнөөх чөлөөтэй электронууд чинь оронд торынхон тэр ионуудыг мөргөсөөр мөргөлдөнө гэдэг нь тэндээс дулааны энерги ялгарна гэсэн үг. Ямар нэгэн энерги дулааны энерги ялгарх нь байна. Тэгвэл тэр энергийг хэрхэн яаж олох вэ? Тэр энергийг бүгдээрээ ингэж олдог байна. I квадрат R үржих нь T гэж олдог байх нь. За эсвэл бол энэ дээр унж байгаа хүчтлийг мэдчихийла гэж бодъё л доо бүгдээрээ нэг айтайхан зурчин энэ дэр вольтметрийг холбочих яг ингэж. Ядах юу ах вэ? За энэ бол миний вольтметр. Тодорхой хүчтэл унж байгаа. Тэгвэл энэ хүчтлийг ашиглаад хэрхэн яаж олж болох вэ гэвэл хүчтлийн квадрат R тугаад T-гээр үржүүлж олж болно. Эсвэл гүйдлийн хүчийг хүчтлээр үржүүлээд T-гээр үржүүлж олж болдог ийм нэг хэдэн тэгштэглүүдийг энэ дээр бичсэн байгаагээ бодчихорой. Гүйдлийн үүсгүүр дээр ялгарах цахилгаан энерги. За гүйдлийн үүсгүүр мэдээж B шиг гүйдлийн үүсгүүрийг ингээд зурчих. Тэр маань өөр ингэсэн дотоод эсэргүүцэлтэй байгаа гэж бодъё. Эпсилон тэгээд энэ R байгаа гэж бодъё. Тэгвэл энэ гүйдлийн үүсгүүр дээр ямар хэмжээний энерги ялгарх вэ гэсэн чинь ингэж хэлсэн байна. W хэмжээний энергийг олохдоо бид гаралтын хүчтэл. За гаралтын хүчтэл гэдэг маань үнэндээ энэ хоёрын хооронд нь дахиад би ингээд холбоход дотоод эсэргүүцлээ ялаад үлдсэн хүчтэл маань гарч ирнэ. Одоо цаана амьд үлдэж байгаа хүчтэл маань. Энэ хүчтлийг түүгээр гүйж байгаа гүйдлийн хүчээр үржүүлээд тэгээд бас хугацаанд үржүүлж олж болдог байх нь. За гаралтын хүчлийг бид бүхний мэдэж байгаачлан цахилгаан хөдөлгөгч хүчнээс хасах нь гүйдлийн хүчийг дотоод эсэргүүцлээр үржүүлсэндээ тэнцдэг үржих нь IT гэж байна. Тэгвэл энэ тэгштгэл юу болж хувирсан бэ гэвэл
I-ын дотогш нь оруулж хаалтан дотор EI хасах нь I квадрат R үржих нь T гэж бас болж болдог байна. За энэ бол миний гүйдлийн үүсгүүр дээр ялгарах цахилгаан энерги байх юм байна. Харин хөдөлгүүр дээр ялгарах цахилгаан энерги хэрхэн яаж болох вэ? За энэтэй жоохон төстэй харагдаж байгаа. Тэрийг би шууд одоо юу гэдэг хөдөлгүүр гэхээр нэг ийм юм байдаг шүү дээ. Би нэг схемийн хувьд ингэж зурцсан байсан. Та бүхэн санаж байгаа бол за энэ мотор гэдэг утгаар нь M үсэг тавьчих энэ бол хөдөлгүүр шүү. Хоёр талтай ингэ сойцтой. Дотоод эсрэг үсэл нь R штрих. За тэгээд энэний индукцийн цехийнх нь эпсилон штрих байлаа гэж бодоход энүүгээр I-г хөдөлгүүржүүлээ гэж бодъё бүгдээрээ. За тэгвэл энэ дээр ялгарч байгаа энергийг бүгдээрээ W тэнцүү эпсилон штрих нэмэх нь I-г үржих нь R штрих үржих нь I T гэж болдог. За тэгээд дахиад I-г дотогш нь оруулах юм бол эпсилон штрих I нэмэх нь хасах нь биш I квадрат R үржих нь T гэж болдог байх нь. За энэ бүхнийг дээр бичсэн байгаа учраас хэрвээ миний бичиглэл жоохон таалагдахгүй бол энэ дээрээс авчиад та бүхэн маань бас дэвтэр дээр хуулаад бичвэл зүгээр юм болов уу гэж бодож байна. За эдгээрээ бүгдээрээ санаарай. За бодлого утгаас өмнө цахилгаан гүйдлийн чадал ба ашиглуулын коэффициентийг бүгдээрээ ярьцгаая. За мэдээж энд сая ялгарах энергийн тухай ярьсан. Нэг ч хугацаанд ялгарч байгаа энергийг бүгдээрээ юу гэж хэлдэг вэхээр чадал гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энергийг хугацаанд хуваасан тэр хэмжигт хүнийг чадал гэж хэлдэг. За W-г яаж олдог вэ гэж хэлсэн асуусан түрүүн те. Энэ хэлхэн дээр одоо жишээлбэл I квадрат R T эсвэл V квадрат R T эсвэл I V T гэж олдог W-г. Тэгвэл энэ гурван тэгштгэлийг бүгдээрээ хугацаанд хуваах нь байна. Энэ гурван тэгштгэлийг хугацаанд хуваагаад явчих юм бол нэг айтаа хаан бичиж төрүүлж байгаарай. Энэ бол W. За эдгээрийг тус бүрт нь хугацаанд хуваач. Энийг ч хугацаанд хуваагаад, энийг ч хугацаанд хуваагаад, энийг ч хугацаанд хуваагаад, энийг хугацаанд хуваачих юм бол энэ маань чадал гардаг байна. Энд хураагдах зүйлс нь хугацаа. Энд хугацаа хураагдана. Өөрөөр хэлбэл энийг ойлгоч. Чадал бол I квадрат R эсвэл V квадратыг хуваах нь R эсвэл IV байдаг байна. За ерөнхий тэгштгэл маань энэ дээр байгаа. Чадлын нэгж юу вэ? За бодъё. Энерги нэгж joule мөн үү? Хуваах нь секунд. 1 joule-ыг секундэд хуваах юм бол 1 ватт гэсэн чадлын нэгж гарч ирнэ. Энийг 1 VT гэж товчилно үүнээс хойш. Резистор дээр ялгарах чадал гэсэн ойлголт байгаа. Тэрийг сая би яагаад ийм гарсныг сая би та бүхэнд харууллаа. Дээрх тэгштгэлийг дандаа Т хуваах юм бол эдгээр мань гараад ирнэ. Энэ доод талын тэгштгэлүүд бүгдээрээ резистор дээр эсэргүүцэл дээр ялгарах чадлыг мөн илэрхийлж байна. Тэжээл үүсгэгчийн чадал нь ямар байх вэ? За бодоод үзье бүгдээрээ. Тэжээл үүсгэгчийн W маань юу байсан? EI хасах нь I квадрат R үржих нь T байсан. Энийг одоо T хуваана л гэсэн үг. Хоёр талыг нь. Хоёр талыг нь T хуваачаар ингээд устдаад цаана хэн үлдэх вэ гэвэл мөн чадал үлднэ. Тэжээл үүсгэгч. За тэгэхээр энийг ойлгосон байх, логик нь ойлгосон байх гэж найдаа. Угаасаа багш нь энэ дээр тэжээл үүсгэгч за түүнтэй холбоотой тэгштгэлийг зураад өгсөн байна. Та бүхэн маань бас харж байгаад бичээд аваарай. За нөгөө тэгүр мотор буюу цахилгаан хөдөлгүүрийн чадал. Цахилгаан хөдөлгүүрийн хийж байгаа одоо түн дээр ялгарч байгаа ажил юу байсан бэ? Эпсилон штрих I нэмэх нь I квадрат үржих нь түүний дотоод эсэргүүцэл. Тэгээд энийг T-гээр үржүүлжсэн. Нэмжсэн те. Энийг мөн л адилхан хоёр талыг нь бас хугацаанд хуваагаад өгөх юм бол тэр маань нэг ч хугацаанд ялгарах энерги хэмжээ буюу чадал гарах нь ойлгомжтой. Тийм учраас энэ тэгштгэл тэндээс ирж байгаагээд бүгдээр ойлгочих. Энэ доор илүү детальчлаад харуулсан байна. Бичээд зураад аваарай. За чадал болон энерги яригдж байгаа юм бол ашигт үеийн коэффициент гэсэн ойлголт яригддаг. Англиар efficiency. Өөрөөр хэлбэл альва одоо машинд өгж байгаа энерги 100% 100% ашигтай байдлаар зарцуулагддаг. Ер нь ихэнхдээ л ашиггүй үр ашиггүй байдлаар зарцуулагдаад болчихдог. За тухайлбал одоо би машинд те 100 мянган төгрөгөөр бензин хийгээд тэрийгээ би шатаагаад дулааны энерги гаргаж авч байгаа бензинээс. Тэгвэл тэр шатаж гарч ирсэн бүх дулааны энерги бүгдээрээ машиныг хөдлөхөд зарцуулагдахгүй. Тодорхой хэсэг нь салхийг сүрхэд зарцуулагдана, тодорхой хэсэг нь эд ангиудын хоорондох тэр үрэлтийг ялгаж зарцуулагдана гэх мэтчлэн ингэж явсараад хамгийн сүүлд үлдсэн нэг хэсэг нь тухайн машиныг хөдлөхөд зарцуулна. Хөдөлж байгаа тэр энерги буюу
кинетик энергийг бид нар ашигтай ажил гэж яриад байгаа. Тэгвэл ашигтай ажил хөдөлж байгаа энергийг анх өгсөн тэр энергид хуваагаад 100% үржүүлэх юм бол тэрийг бид нар ашигт үлийн коэффициентаа гэж тодорхойлдог байна. За гүйдэл үүсгэгчийн ашигт үлийн коэффициент энэ байна. CHH-ийн. За ерөнхийдөө цахилгаан хөдөлгөгч хүчснээсээ дотоод одоо тэр эсэргүүцэлтээр унж байгаа хүчтлээ хасаад анхныхаа хүчтэлд хувааж өгч ингэж болох нь байна. Өөрөөр хэлбэл энд бол гаралтын хүчтлийг бүгдээрээ эпсилон буюу цахилгаан хөдөлгөгч хүчинд хувааж олох нэ. Цахилгаан хөдөлгүүр байх юм бол эпсилон одоо энэ дээр эпсилоноос асах нь IR гэж исэн бол тэр маань доороо за хуваар дээр орж ирээд энэ бол D талдаа гарч ирэх нь байна. За тэр маань юу вэ гэхээр индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч эпсилон штрих. Эдгээрийг бити мартаарай. Joule Lenz-ийн хууль гэж алдартай нэг сайхан хууль байна. Гомон сайхан хууль да. За би түрүүн дээр дурдсанчлан бидэнд нэг ийм эсэргүүцэл байлаа гэж бодоход энэ эсэргүүцэл дээр ямар энерги ялгардаг гэж хэлсэн? Дулааны энерги ялгардаг гэж хэлсэн. За энэ эсэргүүцлийг бүгдээр E гээ, түүгээр гүйж байгаа гүйдлийг I гээ. Тэгээд тодорхой T хугацаанд энэ гүйдэл маань гүйсэн гэж бодвол энэ дээр ялгарах одоо дулааны энергийг хэрхэн яаж олдог вэ гэвэл залуусаа энэ доор бичсэн байгаа тэгшгэлүүдээр олж болох нь байна. V квадратыг R хуваагаад T-гээр үржүүлж болно. Эсвэл I квадрат RT буюу энэ голынх нь хамгийн нүдэнд дулаахын хэсэг I квадрат RT ялгарч байгаа дулааны ингэж болох нь байна. Мөн IVT гэж бас олж болдог байх нэ. Мэдээж ялгарч байгаа энерги маань дулааны энерги түүний нэгжин Joule байх учиртай. Харин C систем дулааны нэгжин Joule байхаас гадна калори нэгжигч ашигладаг 1 Joule нь ойролцоогоор тэг 124 калоритой тэнцдэг шүү манайхаа.